Та бүхний амрыг ирээ. Захим ертөнцид интернетэд орчихсон залуучуудын нэг хот сэтгэр миний бие. Өнөөдөр нэг бичлэг хийх юм гэж бодлоо. Өчигдөр өөрийн одоо хувийн ажлаа хөгөөд гадуур явжсэн нэг залуутай уулзлаа. Таныг юу үздэг? Бас тэр молор эрднийг үздэг. Та энэ талаар одоо юу гэдгийг ямар бодолтой байна гэсэн тийм юм асуусан. Би тэнийг хүн нөгөө молор эрдний энэ төр гэдгийг үздэг болохоор би сайн мэдэхгүй байна гэчээ тэгэл өнгөрлөө. За тэгэхээр өнөөдөр би ингээд молор эрдэнэгээд интернетээр хайгаад олон бичлэг байна. Тэгээд анхны одоо юу гэдгийг хамгийн дээр байгаа бичлэгийг авч үзлээ. Энэ 2018 оны 1 сарын 6 гэж энэ шинэхэн бичлэг бололтой. Тэгээ би ер нь нэг удаагүй нэг юм цөөхөө нэг хийдэн 10 минут ч юм хаашаа үзлээ. Тэгэл ер нь хэд бол за энэ ч одоо нэг л одоо юу гэдгийг ойлгохтой хүн биш байна даа л гэж босон. Сэтгэл төрж штэ. За одоо YouTube дээр бичлэг хийхэд одоо нэг иймэрхүү маягаар авсан байвал copyright майт янз бүрийн одоо асуудал байхгүй байгаа. Шууд юу гэдгийг даунлоадоод тэгээд бусаад оруулаад иж болохгүй тийм үү. За энэ болохоор нөгөө юу гэдэг үлээ. Ямар бичлэг гэдэг үлээ. Файм манч ч юм тиймэрхүү. Философи Санжаад оржийн модер эрдэнэ гэдэг. За философи гэдэг юм байна. За танд мэдрэмжтэй. Тэр байна. За модер эрдэнэ гэдэг нэг бол сүүлийн үед бас нийгэмд соён гэгэрүүлэх чиглэлээр одоо цуврал лекцүүд уншиж байгаа. Энэ нийгэмд нэлээд юм одоо шүүмжлэлтэй асуудлуудыг хөндөж тавьдаг гэдгээр нь хүмүүс бас нэлээд таньж мэдж байгаа бах. Тэгээ ер нь энэ ажлыг одоо хизэнээс ер нь нийгэмд хийгээд эхлэв. Сүүлийн үед бол магадгүй нэлээд идэвхтэй гарч ирсэн. Тэгээ хизэнээс яг ийм зорилго өвтөлж эхэлсэн байна. Яг Германаас 2007 оны намар ирсэн. Тийм Германы Мюнхен хотод философийн докторийн зэрэг хамгаалаад тэгээд ирээд 2007 оны намраас эхлээд тэгээд одоо Улаанбаатар хотод одоо ажиллаж ирсэн дээ. Тийм энэ ажиллаж байгаа бол зорилго маань ер нь олон улсын философийн тийм үсгэдний түүхэнд байдаг 100 жилийн түүхтэй тийм ээ нийгмийн олон нийтийн сэхэд хүмүүс байдаг. Тийм төрөөс хамааруулгүй сүм хийж шашнаас хамааруулгүй шууд олон нийттэй номороо итгэлээрээ лекцээр хайцсан явчихдаг. Ийм онцлогтой хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг одоо үлгэр жишээгээд ер нь улс орондоо бас нэг юм хүн байх хэрэгтэй байна. Тийм яг одоо үннийг хэлж идэг хүмүүсийн харааг хурцлж идэг сонсч чадахгүй юм сонсуулж идэг ийм хүн болов үеийн үед арт хүмүүдэд байдаг. Тийм за Монгол мэдээж одоо ийм хүн байсангүй. Танаас өмнө одоо ерөөсөө байсангүй юу? Нэг бол одоо улс төрийн намд ороод тэнд худалдагдаа явчихдаг. Үү бол одоо яадгийн ажилгүйдээд хүмүүст шоолуулж дарамжлуулаад тэр сэтгэлээр өмлөх яадаг яадаг. Тэдэг алгуулдаг. Бидний нэг за өөрийгөө танилцуулчлаа. Тэр Германаас ирсэн гэж байна. За нэгдүгээр их одоо нийгмийн асуудалтай байгаа газараас ирсэн байна. Баахан лалынхныг оруулаад тэгээд одоо хүүх мөнхнүүд хүчндүүлээд наанцаа үүмэн самуунтай байгаа. Тэр нь болохоор одоо юу гэдгийг нийгмийнх нь шинжлэх ухаан буруугаар ирснээс болсон гэж ярьдаг. Тэр нийгмийн шинжлэх ухаан гэдэг нь social sciences гэдэг. Энэ хүн болохоор тэр social science-ийн нэг салбар буюу философиг одоо дүүргэд ирсэн хүн байна шүү дээ. За тэр шашин одоо сүм хийдээс гадуур одоо нэг тийм философийн хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүсийн жишээгээр гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гадны жишээгээр энд Монгол орноо өөрчлөе гэсэн зорилготой ирсэн бололтой. За тэр юу гэдгийг бидний үзэл бодлоор дэлхий өөрчлөгдөн энэ төр гэдэг нэг талаар глобалистууд гэж байгаа. Тиймэрхүү юм. Тэгэхээр бас нэг юм сони юм ярьж штэ. Надаас өмнө тийм одоо улс орны төлөө ингэсэн тэгсэн үннийг хэлсэн хүн байсангүй ч гэдэг юм. Ойрдуудад жишээ нь хандаж хэлэхэд танаа дээр галдан чинь энэ манай халахын автгал дээр баахан юм галдан шатаагаад өмнө самунд дигдээсэн тийм үү. Тэгтэл чинь л одоо та нар одоо юу гэдгийг Монголын төлөө боссон одоо зүрх нь одоо цохилсон хүн гэдэрг аль шүтээд байдаг. Тэр буддистуудад хэлэхэд одоо тэр буддагийн сургаалыг дагсан учраас Монгол уран ийм амар амгалан байдлыг олсон юм
ер нь Монгол хүний зан төлөв ингэж буддын шашинтай холбогдож төлөв өссөн энэ төр гэж одоо юу гэдгийг хэлж байгаа тийм. Тэгэхээр энэ нөхөр болохоор одоо юу гэдгийг урд өмнө байсан тэр одоо зүйлс одоо утга учиргүй байна гэсэн юм шууд л одоо юу гэдгийг хэлчлээ шүү дээ. За. Хэлдэг тэр сэхэтний ойлголтоосоо бол энэ ах дандаа ойлголт. Маш ондоо. Манайд бол ерөөсөө зүгээр мөйсийг төгсөөд юм уу амгаахыг төгсөөд эсвэл одоо багшин байдаг төгсөөд тэр нэг дээд мэргэжлийн диплом авахаар сэхэтэн гэж болох шүү дээ. Тэр сэхэтэн бол хаач. Энэ одоо жишээ нь юу гэдгийг сэхэтэн гэсэн ойлголт нь болохоор коммунизмын одоо ойлголт байгаа. Ихтэй сургууль төгссөн бол тэр хүн сэхэтэн гэж. Тэр бол үнэн. Ихтэй сургуульд бас одоо юу гэдгийг коммунист эдийн засгийн онол энэ төр гэж янз бүрийн юм үздэг байсан маа. Тэгэхээр ерөнхийдөө бол сэхэтэн хүн болохоор тухайн нийгмийн үзэл баримтлалын номыг одоо сонссон хүн байна гэсэн үг шүү дээ. Одоо Монгол оронд одоо юу гэдгийг тэр нийгмийн ардчил марчил гэдэг их сургуулиудаар ордгийн болов уу гэж би сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь тиймэрхүү улс төрийн боловсрол хаа хамаагүй бас юу гэдгийг хүмүүст олохгүй байвал үн зүгээр байдаг. Одоо юу гэдгийг Америкт хит одоо жишээ нь юу гэдгийг коммунизмыг одоо юу гэдгийг их сургуулиудаар тараасан учраас гудамжаар дүүрэн одоо коммунизмын янз бүрийн ярьсан хүүхэд залуучуудаа бас дүүрчлээ гэж одоо шүүмжилж байгаа. Тэгэхээр их сургуульд улс төр орно гэдэг бол бас л одоо тарих толгоогох асуудал шүү дээ. Тэгэхээр энэ хүн тэр юу гэдгийг тарих толгоогоо нэг угаалгачаагүй одоо юу гэдгийг янз бүрийн зөвхөн боловсролдоо хандчаад одоо сургууль төгсөж байгаа хүмүүс тэр бид нар болохоор сэхэтэн бол хаа вэ гэж хэлэх нь буруу юм аа. Тийм. Мэргэжлийн диплом тийм шүү дээ. Тийг л төгсөх хэрэгтэй шүү дээ. Нийгэм рүү орж үнтэй. Даван нийгэмтэй. Зөвхөн одоо цалин дээр нэг одоо юу гэдгийг мэргэжлээ даван нийгэмтэй харьцна гэдэг бол хэцүү. Хүн ажлаа одоо юу гэдгийг сайн гүйцэтгэх нь одоо чухал байдаг. Тэгээд яг хаа ажлынхаа зав чөлөөгөөр одоо жишээ нь юу гэдгийг энэ форум улс оронд болж байгаа зүрийн юм сонирхож болох юм. Үеийн амьдралдаа хязгаарлагдсан. Нийгэм рүү орж ирж байгаа. Тийм одоо нийтч өгөөмөр тийм нийтлэг бусдыг боддог. Ерөнхийдөө насан турш хүмүүс л дээ. Сэхэтэн хүмүүс насан турш. Тэрээс одоо хувийн гэр бүл юм уу, эхнэр юм уу, хүүхдээрээ ээж аваараа хэмцгаалагдсан хүмүүс биш л дээ. Тийм хүмүүс бол нийгэмд тус болохгүй. Яг нэг өөрийнхөө нэг мэргэжлэрээ нэг ажиллаж яваад цалингаа эдэлж яваад тэгээ нэг тэтгэвтэй харах. Тийм одоо жижиг хөрөнгөтөн гэдэг чинь тийм жижиг хөрөнгөтний амьдралаа жижиг иргэний амьдралаар амьдарч байгаа болчих. За ийм байгаа юм. Нийгмийн гишүүн бүр одоо чухал байдаг. Тэр одоо юу гэдгийг үүдний манаачаас ахуулаад нэг жолооч одоо тэр жижиг хөрөнгөтөн болох гэж зүтгэж байгаа хүн болгон чухал байдаг. Хүн болгон одоо ажиллаж ингэж амьдарч байвал нийгэм одоо юу гэдгийг хөгжиж байдаг. Татвар төлөгдөж байдаг. Тэгэхээр нийгмийн гишүүн бүр одоо жишээ нь чухал байдаг. Тэдгээр хүмүүс одоо юу гэдэг нэг мөн хөгийн одоо мөнгөний хойноос хөөцөлцөөр одоо хэрэгцээг хангасаар л ингээл өдрөг өнгөрөөгөө тэгээд одоо юу гэдгийг булшинд орно гэж ярьж байгаа хүн бол үнэхээр одоо жишээ нь юу гэдгийг юмыг хардггүй хүн байна. Тий. Тэгэхээр би одоо юу гэдгийг дэлгүүр ажиллаулдаг. Тэгэхээр миний дэлгүүрт орж ирж одоо жишээ нь юу гэдэг юм миний барааг худалдаж авч байгаа хүмүүс тэр одоо яаж тэр одоо мөнгөө тэр цаанаа олж авдаг юм бэ? Тэр нь надад бол хамаагүй. Гэтэ миний барааг худалдаж авч байгаад би баяртай байдаг. Тэгэхээр би одоо юу гэдгийг олныхоо буйнаар одоо төмнийхээ буйнаар явж гинэ гэж одоо монгол хүн эртнээс ярьдаг тийм үү. Тэгэхээр энэ хүний одоо жишээ нь юу гэдгийг сонгосон тэр нэг жижиг сажиг амьдрал бол одоо жишээ нь их утгагүй юм а гэж ярих нь бол их одоо юу гэдгийг энэ хүнийг философч гэхэд одоо юу гэдгийг юм тий. За философч байж болох юм. Ерөнхийдөө шашинлаг, сүнслэг тийм хүн лав биш байна. Энэ зэрэг хөдөлгөөнүүд бас манад нэлээд идэвхжиж байна л да. Одоо төрийн бас байгууллагууд одоо байгаль орчныг хамгаалах нийгмийн их салбаруудад эднэрийг одоо энэ олон нийтийн энэ нийтийг гэгэрүүлэх эдний төлөө бас шүүмжлэлтэй хандахтай та хэлдэгсэн. Нийгмийн асуудал орж ирэх. Эднээс оролцоод ирээд байгаа юм биш үү? Ямар ч юу байхгүй шүү дээ. Шүүмжил байхгүй шүү дээ. Нийгмийн дотоод цөмрүү н ороод яг бидний асуудал юу юм? Бид нар яг ямар асуудалд орж байгаа? Бүх асуудал ярьж байгаа. Болохгүй бай. Хямралд орсон. Ямар хямрал? Тэр хямралаа нэрлэж чадахгүй шүү. Тэхийн тулд хүнд боловсрол хэрэгтэй, мэдлэг хэрэгтэй. Олон ном унших хэрэгтэй. Бичих хэрэгтэй. Оюуны өндөр чадвар байж тэр
бүтцэд хямралд үнэлт дүгнэлтэж чаддаг байна. Нэг талыг бассан биш. Сэтгэлийн хөдөлгөөнөөр биш. Тэг хүн дуурайх биш. Одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Сүүлийн дөрөв Энэ хүн өөрөө хүн дуурайж байна. Тийм үү? Тэр хүүхэд шиг гэсэн яриа нь болохоор тэр сэтгэлийн хөдөлгөөнөөр хүмүүст одоо юу гэдгийг хүмүүсийг нэрлсэн нэр байдаг. Өөрөөр хэлбэл энэ атеистууд гэж интернетээр дүүрэн бичлэг хийж байгаа юмнууд байна. Энэ Библийг одоо чинь ийм тийм байна гэж одоо юу гэдгийг шүүмжилдэг. Тэр шүүмжлэлдээ бас юу гэж ярьдаг вэхээр энэ христийн шашинтай хүмүүс бол хүүхэд шиг гэж ярьдаг. Харин бидний атеистууд болохоор одоо том томоор сэтгэдэг одоо том хүн шиг энтер гэж ярьдаг. Тэгэхээр тэрийг бол одоо шинэ энэ хүн зүгээр хуулаад ирж байна. Тэ. Энд бол шинэ юм алга. Энэ доор яваад байгаа тэр юу гэдгийг транслейт гэдэг юм нь ер нь ажилддаг юм шиг байна. Мессеж юу ч гэнэ. Юу ч аваа хайчээ. Шал утгагүй юм тэр доогоор сая гүгээд ах шиг байна. За юу гэж ярьлаа сая? чадахгүй шүү. Тэхийн тулд хүнд Юу ч чадахгүй юм. бүх асуудал ярьж байгаа. За асуудал ярьж байгаа. Болохгүй байна. Хямрал болсон. Ямар хямрал? Тэг хямралаа нэрлж чадахгүй шүү. Хямралыг бол маш эртнээс нэрлээд ирсэн. Будда хүртэл энэ хүн төрөлхтний хямрал гэж юм юу гэдгийг хэлсэн. Тэр шунал тачаал гэж хэлсэн. Сүүлд нь одоо мухаг гэдгийг нэмчихсэн. Тэгэхээр жоохон тийм боловсралгүй муухаг байна, бас их шуналтай байна. Нэг тийм шуналаас л болж ийна л гэсэн тийм юм яригадаад байгаа шүү дээ. Тэхийн тулд Хүн болвол хэрэгцээгээ хангах гэж байгаа. олон ном унших хэрэгтэй. Бичих хэрэгтэй. Олон ном унших, бичих хэрэгтэй гинэ. Би тэр олон номыг уншиж чадахгүй. Яагад гэвэл тэр номыг чинь худалдаж авахд баахан мөнгө шаардлагатай. Шинэ ном юу нь ямар үнэтэй байд юм бэ? Хуучин ном нь 10-20 мянган төгрөг, шинэ ном нь 30-40 мянган төгрөг байдаг. Тэр болгоныг одоо уншина гэдэг бол нилээл одоо юу гэдгийг мөнгөтэй одоо шинэ ээж аваасаа одоо юу гэдгийг баахан мөнгө өгүүлчихсэн карманы мөнгөтэй тийм залуучууд л тэрийг хийн. Тий. Тэгэхээр ингээд одоо шинэ санааны зургал хүн болгоныг л ном уншуулна, хүн болгоныг л одоо бичиг үсгээд одоо тайлгцсан байлгана тэр гэдэг бол одоо юу гэдгийг бүтэхгүй санаа. Энэ өндөр чадвар байж тэр бүтцэд хямралд үнэлт дүгнэлтэж чаддаг байна. Нэг талыг бассан биш. Сэтгэлийн хөдөлгөөнөөр биш. Тэг хүн дуурайх биш. Одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Сүүлийн 4 жил 12 оноос хойш одоо дөрөвдөг жилдээ бид явж байгаа. Нэг удаа Скотын талбай дээр чагсаал болсонгүй. Байнга л болж идэг шүү дээ. Энэ яагаад болдог вэ? Тэр хүмүүс хэлсэн. Тэг. Бүгдээр яасан? Хоол унттай болцсон. Тоохоо байжсэн. Ажил хөдөлгөөнтэй болцсон. Одоо болоо. Зорилготой хүрсэн. Тэгээ та боловсрол дутагдаад байна гэж хэлдэг юм. Яг нэг доод яг боловсрол хоёрдугаар насан туршаагүй, гуравдугаарт. Гэхдээ би насан туршаагүй гэдгээр оюуны төвшөнд насан туршаагүй. Тэгээ биологийн бие бол насан туршсан байна. Гуравдугаарт яг дэсвэр хатуучлаа байхгүй. Холчгаар тэгээ хурдан найрдаг, төргөн хувилддаг. Тэгээ нэг жижигхэн зорилготой. Тэр жижиг Энэ юм байдгийн. Хүний нэг тийм зан чанар байдгийн. Тэрийг одоо сурсан занг сураар боохгүй гэж байдаг.